Дарга ийшээс орж байна. Энд сууж байна. Хайслаар сууж Цэвэр сууч. Ингээс сууч. Манай их цаг болж байна. Монгол Улсын гайлын ерөнхий газар Mobicom корпорацийн хоорондын харилцан ойлголцны санал бичиг солилцох одоо биесний үйл ажиллагаа маань хийж байна. За санал бичгийн нийтлэг үндэслэл маань эрхүү санал бичиг гадаад худалдааны захим нэг цонх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гайлын хууль тогтоомжийг сахин биелүүлэх эрхэм зорилгын хүрээнд төрөлжлөгч талуудын хамтын ажиллагааг шин шатанд гаргах, ажлын харилцаа уялдаа холбоог сайжруулах чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдэж байгаа. Талууд хамтын ажиллагаанд хууль дээдлэх, харилцан бие биенийг хүндэтгэх, төрийн хувийн хэмжээний хамтын ажиллагааны хэм хэмжээнд үндэслэх, бүтээлчээр ажиллах зарчмуудыг баримтлах, мөн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тусгасан санал бичгийг одоо боловсруулан гаргаж санал шиг хариуцах байна. За өнөөдөр гайлын ерөнхий газраас гайлын ерөнхий газрын дарга Цэвэнжо, гайлын ерөнхий газрын дэд дарга Мурат, гайлын ерөнхий газрын төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Батэлтэн, гайлын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төвийн дарга Баатар ирсэн байна. Монгол Улсын гайлын байгууллагатай хамтран ажиллая гэж сэтгэл зорилго шулуудж байгаа Mobicom корпорацийн нийт хамт олонд талархж байгаа илэрхийлье. За өнөөдөр гайлын байгууллага ер нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой бүхий л үйл ажиллагаа эрхэлж байна. За гадаад худалдааны эргэлтийн асуудал Монгол Улсын хувьд бол 2010 он бол нэлээд сүүлийн жилүүдийн хамгийн дээд цэг байлаа. 2011-12 он бол Монгол Улсын хувьд цаашдын хөгжлийн ирээдүйн том бэлтгэлийн үе буюу хөрөнгө оруулалтын томоохон бүтээн байгуулалтын ийм он жилүүд байна. Ингээ 2013 оноос гэхэд Монгол Улсын хөгжлийн хурдац эрс нэмэгдэж олон улсын түвшинд нэлээд тийм анхаарал татсан ийм хөгжил улсаар малнаа. Мэдээллийн технологийн хурдцыг бид улс орныхаа хөгжлийн өсөлт хурдцтай уялдуулж хэн сайн ашиглаж хэрэгжилж чадна уу? Тэр салбарын хөгжил өнөөдөр улс орныхаа хөгжилд тэргүүлэх юм ач холбогдолтой байх болно гэдгийг өнөөдөр тодорхой болж байна. Тэгэхээр мэдээллийн технологийн хурдцыг ашиглах, мэдээллийн технологийн орчин үеийн энэ олон дамжилтыг бид үйл ажиллагаанд ашиглахдаа мэдээллийн технологийн аюулгүй байдлын асуудлыг нэгэн адил анхаарч ингэж ажиллах ёстой болж ирж байна. Мэдээллийн технологийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байж бид бас өөрийнхөө үйл ажиллагааны баталгааг хангах, аюулгүй байдлыг хангах, тэр тусмаа Монгол Улсын статистик мэдээллийн том баазыг бий болгож байгаа гайлын байгууллагын хувьд бол энэ бол зайлшгүй чухал ийм ажил болчиход байгаамаа. За гайлын үйл ажиллагаа бол хамгийн гол юм маань бидний зорилго бол ер нь олон улсын хэмжээнд энэ худалдааг хөнгөвчлөх тухай асуудал байна. Тэгэхээр худалдааг хөнгөвчлөхийн тулд өнөөдөр ийм их том уужим дэлгэр нутагтай улс орны хувьд тэр тусмаа өнөөдөр байгалийн эрдэс баялагийг эрчимтэй ашиглаж экспортлж байгаа энэ улс орны хувьд бол энэ мэдээллийн орчин үеийн технологиг бид гайлын канал бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглах явдлыг чухал байна. Тэгэхээр энэ мэдээллийн технологиг ингэж гайлын канал бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглахтай холбогдуулаад сүүлийн үеийн GPS систем босод дамжуулах техник хэрэгсэл юм бүхэн өнөөдөр бидний эрэлт хэрэгцээ болж байна гэж хэлж байна. Та бүхэн бидэнд
найдвартай түншийн хувьд түншлэгч байж энэ бүхэнд бидэнд бас мэрэгжлийн талаас зөвлөгөө өгч гайлын байгууллагын өнөөдрийн явж байгаа мэдээллийн технологийн салбарт олсон энэ олдыг цааш нь улам хурдцтай бас зөв хэрэгжүүлэхэд та бүхний туслана гэдэгт бол бид итгэл дүүрэн байгаа. За өөр нэг өнөөдөр бидний гарын сурах гэж байгаа бичиг баримтанд тусгаж байгаа зүйл бол танай байгууллагын дотоод одоо шийдвэрлэж хэрэгжүүлж байгаа хөнгөлтүүдийг бас манай байгууллагад манай ажилтнуудад эдлүүлэх ийм боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаар бас их чухал байна. За ер нь бидний энэ хамтын ажиллагаа өнөөдөр төр хувийн хвшлийн салбар хамтран ажиллаж ямар үр дүнд хүрч болдгийг бодтойгоор харуулах ийм одоо том жишээ баримт болно байхаа гэж ингэж найдаж байна. Ингээд бидний энэ хамтын ажиллагаа цааш нь олон өргөжж ер нь төр хувийн хвшлийн түншлэлийг бид шин шатнд гаргах гэд нэг том алхам болно байхаа гэж ингэж найдаж байна. Ингээд та бүхний тавьж байгаа санал бидний үлээлгэж байгаа итгэл энэ бүхний үр дүнд манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам одоо сайжирна. Бас манай хоёр байгууллагын нийт ажилтнуудын мэрэгжлийн хувьд бид биеийг дэмжиж явах тэр итгэл найдвар улам дэвшлэнэ гэж ингэж бодож байна. Ингээд та бүхнийг бидэнтэй цаашдаа хамтран ажиллана. Манай ажилтнуудын бас нийгмийн асуудалд хүртэл туслах дэмжих санаа энд орж байгаа. Энэ бүхэн бол үнэхээр одоо шинэлэг, үнэхээр нийгмийн хариуцлагатай хувийн хвшлийн одоо том үлгэр жишээ энд илэрч байна гэж би ингэж үзэж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Шүмжээ дарагтаа баярлалаа. Бидний одоо шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож хамтарч ажиллах, үйл ажиллагаа үргэлжлүүлэх энэ санааг одоо хүлээж авч өнөөдөр одоо харилцан ойлголт санамжигт гараа үүсэх зурхаж байгаа явдал бид туйлын таатай байгаа. 11 сард Шүмжээ дарагтаа бид уулзсан. Уулзаж сүүлийн 2-3 жилийн турш одоо ажиллаж амжилттай одоо үйлчлэгээ эрхлэхэд бэлэн болсон саналууд тавал тавьсан. Энэ дээр бол маш одоо эргээр хүлээж авсанд туйлын таатай байгаа. Ер нь одоо Шүмжээ дарагт түрүүнд хэлсэн. Улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр за галчдын маань одоо ажил асар их хэмжээтэй болж байгаа. За тэрийг одоо би тэр ажилд нь бас өөрийн мэрэгжлийн үйл ажиллагааны чиглэлээр үйлчлэгийн чиглэлээр туслах хамтарч ажиллах үйл ажиллагааг одоо өргөжүүлэх бол зөв ёсны ийм явдал юм. За Мобикомчуудын хувьд бид энэ жил бас 15 жилийн хувьд тэмдэглэнэ. Тэгээ ерөн зүгээр 4 жилээс эхлээд бид төрийн хувийн хвшлийн хамт түншлэлийн одоо энэ ажиллагааг ач холбогдлогч энэ чиглэлээр ажиллаж ирсэн. Түрүү жил бид мэдээлэл албаны сүлжээ компанид орон нутгийнхаа бүх одоо сайтуудын үйлчлэгийн ажиллагааг явуулж шилжүүлсэн. Энэ бол тухайн байгууллагаас дэмжих бид өөрсдөө бас одоо орон нутагт хийдэг үйл ажиллагаа хөнгөвчлөх ийм ажил байсан. Энэ жилийн хувьд бол бид Кали хоёрын газартай ийм том одоо түншлэлийн санамж очигтууд бид гараа үүсгэж сурч байна. За ингэснээрээ бид урд нь үзүүлж ирсэн үйлчлэгийг бол илүү өргөжүүлэх, өндөр түвшинд гаргах, илүү чанартай одоо найдвартай үйлчлэгээр та бүхний үйл ажиллагааг хангах. За дээрээс нь нэмээд бид ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн одоо стандартын туршилт хийгээд за энэнийхээ даваа одоо Кали хоёрын газар бид нар зөвлөмжийн төсөл боловсруулж өгөх ёстой байгаа. За Монгол улсын эдийн засгийн мэдээж 20 хэдэн жилд одоо асар өндөр хэмжээнд хүрэх нэг том салбар дуулуурхай салбар байж байгаа. Ашиг хадгалын салбар байгаа. Энэ тал дээр бид нар бас туршицсан, үзсэн ийм технологи бол байж байгаа. Энийг бид одоо санал болгоод одоо үнэхээр одоо энэ технологиг цааш улсын хэмжээнд хэрэглэж болох юмаа гэсэн ийм одоо туршилт тесттэй хийгээд үр дүнгийн бид бас хэлхэргээс тэмцэлэх хэрэгтэй. За мөн одоо гадаад худалдааны сахим нэг цонх үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоо мэдээллийн технологийн чиглэлээр бид бас тодорхой хэмжээнд хамтарч ажиллах юм болцоотой байж байгаа. За энэ чиглэлээр бол бид гадаадын газрын одоо мэдээллийн технологийн эсвэл маш өндөр түвшинд хүрсэн юм байна л бид нар бас үзсэн харсан.
За мөн манай сүүлийн үед одоо хийсэн нэг ажил бол одоо мэдээллийн одоо үйлчлэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бид 2010 онд анх удаа Монгол Улсад анх удаа мэдээллийн одоо аюулгүй байдлын хяналтын төвийг бол ашиглалтанд оруулсан. За энэ төв маань бас тодорхой хэмжээнд бас төрийн болон бизнесийн үйлчлэг явуулдаг байгууллагуудад хатны халдлагаас сүлжээг одоо төлөв технологийн хууль ажлыг хамгаалах юм бас болцоог олгож байгаа. Энэ талаар бас тодорхой хэмжээнд бид хамтарч ажиллах байхаа гэж бодож байна. За мөн бид түрүүнд хэллээ. Одоо бидний хувьд бол одоо үргэлжлэлийн технологиг бусдаас дөрөнд одоо нэвтрүүлж оруулах ажил тасралтгүй явж байгаа. Өнгөрсөн 2 жил хичнээн одоо бас одоо ямаралтай хэцүү байсан ч гэсэн энэ талаар бол бид нар өнгөрөнгө оруулалт үйл ажиллагаа зогсоогүй харин илүү эрчимжүүлсний үр дүнд өнөөдөр бид нар бас ингэж хамтарч ажиллах ийм машин саналууд дээр ажиллах боломж бий болсон байгаа. За бид 3.5 дугаар үеийн технологиг эхэлж оруулсан. Орон нутгад бид 10 онд нэвтрүүлжлээ. За энэ буцаад одоо галын байгууллагуудын бас нэгжүүдийн холболтыг өндөр түвшинд гаргах ийм болцоог олгож байгаа. За хэрэглэгчдийн тоо маань сая гарчлаа. За борлуулалтын сүлжээ бол одоо хамгийн том одоо Монгол Улсын хэмжээнд байж 11,000 гаруй борлуулалтын цэгтэй. За Mobicom корпорац гэж ярьдаг байсан бол группийн хэмжээнд үрээд дороо одоо 8 компанитай ийм болсон. За энд өнөөдөр бол Newtel гээд Mobicom группийн хэмжээнд борлуулалт үйлчлэг хийдэг том компани маань энд захиалууд төлөөлөл ирсэн байж байгаа. За манай технологийн чиглэлээр интернетийн чиглэлээр сүлжээний чиглэлээр ажилладаг Mobinet компани манаас энд ирсэн байж байгаа. Ингээд бид цаашдаа одоо улам өргөн хүрээнд харилцан хамтын ашигтай ингэж ажиллах боломж бүрдүүлж өгч байгаас одоо цаашдаа дарахтаа болон танай удирдлагад бид бас талархал илэрхийлье. За бид хамгийн гол нь одоо харилцаа санамж чиг бол дараагийн том одоо хамтын ажиллагааны гэрээнүүд юм бол том суурь нь болж өгч байгаа гэдэгт бол бид ойлгож байна. За мөн бидний зүгээс бол сайн чанартай үйлчлэгийг илүү өндөр түвшинд хүргэх гэсэн юм одоо амлалт юм аа гэж хэлээ. За нийгмийн хариуцлагын чиглэлээр бид бас галжтай хүмүүсийн төлөвлөлт өгдөг энэ цэцэрлэгийн бид нар бас төвчлөлтийн асуудалд бол оролцоо хийж ингэж байгаа. Ерөн зүгээр компани нийгмийн хариуцлагын чиглэлээр бол Mobicom одоо улстай бол тэргүүлэгч хэмжээ явж байгаа. Одоо олон төслүүдийг хэрэгжүүлж сүүлийн 5 жил тэгтвэд төсөлтөд үндсэндээ гарах 3 тэрбум төгрөг зарцуулж байж байгаа. Одоо хэрэгжиж байгаа төсөл юм бол одоо Улаанбаатар хотын дүүргүүдээс Баян зүрх дүүргийг сонгож аваад захим сургууль хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байгаа. Энэ уцаад боловсролын салбарын хөгжил технологийн шинжилгээ юм том ажил болох юм аа. Энийг бас энэ дайлан таах хүнтэй дуулгах. За ингээд хамтаа ажиллах цаашд улам одоо эрчимжиж за улс орныхоо хөгжилд илүү одоо хувь нэмэр оруулна гэж байна. За ингэ та бүхэн баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын гайлын ерөнхий газар Mobicom корпорацийн хамтын ажиллагааны санал бичиг гаруй үсэг зураг ёслолын үйл ажиллагааны гэрээ үүсгэх үйл ажиллагаа эхлэх гэж байна.
За ингээд энэ яслын үйл ажиллагааны дурслалын зураг авах үйл ажиллагаа. Юуны тавны дурслалын зураг авах. За.